Тооцоололоор засгийн газрын гадаад ор 2015 онд 9.29 төгрөг, за 2016 онд 9.39 төгрөг, за 2017 онд 7.99 төгрөг хүрэх тооцоо байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 40%, за төсвийн алдагдал 2%-аас хэтрэхгүй байна гэж хуульчилсан байдаг. Харин 2015 оны төсвийн тодтолд өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 70%, төсвийн алдагдал 5% байхаар оруулж иржээ. Уг нь өрийн хэмжээг нэмэх асуудлыг Монгол Ардын нам хүчтэй эсэргүүцэж ардчилсан намын зүгээс өргөн байрсан төсвийн тогтвортой байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болоод өрийн удирдлагын тухай хуулийн төслүүдийг хийсгэд дэмжлэг үзүүлээгүй. За гэсэн ч Монгол Ардын нам шийдлийн засгийн газарт орсноор өрийн хязгаарыг нэмэх асуудлыг дэмжих дэмжлэгээ сайдын судлаар солилоо гэж Улсын хурлын бие даагч гишүүд шүүмжилж байна. Гэсэн ч ардчилсан намын бүлгийн дарга төвдөн орж хэлэхдээ өрийн таадыг өндөрсгөх зүйл байхгүй. За Улсын хурлын гишүүдийн 3-2-оор батлуулж байж өрийн таадыг өндөрсгөдөг. Хоёр намын бүлэг засгийн газар байгуулахдаа энэ удаадаа өрийн таадыг өсгөх зүйл яриагүй гэж мэдгдсэн юм а. Харин эдийн засгийн хувьд эдийн засгийн хүндрэлийг давхад өрийн таадыг нэмэгдүүлэх нь оновчтой гэж үзэж байгаа юм. Ер нь Монгол улсын өнөөдрийн хуулиар өрийн таад гэж бидний хэдээд сурчлаа дээ. Өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүн 40% байх хэрэгтэй. Энэ бол ингээд үндсэндээ хэтрэлтэй явж байна. Гэхдээ энийг бүр хэтрүүлээд 65% хүргэнэ гэж яригдж байна. Үнэхээр ингэж болохгүй. Хэтрхийн өрийн таацыг ингэж нэмнэ гэдэг бол одоо энэ засгийн газар өөрөө л болж байхын тулд галамтраад байхын тулд одоо ирээдүгээс хулгай хийж явахснаар адилхан. Тэгээд дараагийн засгийн газар яах юм? Монгол улс баахан өрөндөө нэмэгдчихсэн аваад улам ажиллах хүнд болно. Улам гадна дотны нөлөөлөлд улам ороод улсын энэ аюулгүй байдал алдагдах төрөл шүү дээ. Тэгэхээр ер нь өрийн таацыг нэмэхгүй гэж хоёр нам одоо ялангуяа Монгол Ардын намынхан хэлж ирсэн. Гэтэл одоо өөрсдөө манан байгуулад одоо орчихсон хойноо өрийн таацыг нэмнэ гэж байж болохгүй зүйл. Өрийн таацыг нэмэхгүй улс их орноо өрөнд орууллаа гэдээс улсууд маань 2015 онд өрийн таацыг дотоодын нийт бүтээгдэхүүний 70% хүргэнэ гэсэн. 16 онд 65%, 17 онд 60%. Тэгэхээр энэ улс их орныхоо өрөнд оруулж байгаа гэдэг асуудлыг ярьсан улсуудтай зөвхөн бид ч биш та нар ч гэсэн асуух хэрэгтэй. Яа та нар ингэ нэмчихэж байгаа юм гэж. Өмнө чухал одоо энэ л нэмэгдэх юм бол улс их орн сүрлээ гэдэг шүү дээ. Тэгэхээр аль талдаа бид нар ингээ хариуцлагыг хэн хэмнээс нэгтгэж байх ёстой. Тэгэх юм бол энэ улс орон зөв зам руу явна. Ингээд нэмчихэж байгаа маяг бид ч таг болоод ингээд л ах юм бол энэ хариуцлагагүй байдал чи улам цаашаа газар ав. За ингээд нөгөө өртүүлдэг өрөнд оруулах асуудал чинь сайдын судлаар солигдчих юм байна л гэдэг зүгээр товчхон ойлголт тийм үү? Сайдын судлыг бол улс их орны өрөнд оруулахаар сольж болдго юм байна л гэсэн үг шүү дээ. Товчилж хэлвэл би бол